Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Бид бүгд мөрөөддөг, тийм ээ? Бүх насны хүмүүс мөрөөддөг. Мөрөөдөхөд нас хамаарахгүй, мөрөөдлөө биелүүлэхэд нас юусоо хамаарахгүй. Би бодохдоо хүн хийж чадах юмаа л мөрөөддөг гэж боддог. Хэрвээ мөрөөдж байгаа бол түүнийгээ биелүүлж чадна. Мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргасан хүн бүхнийг эхнээс нь бүр эхлүүлэх хэрэгтэй болдог л доо. Нэгэн хэвийн амьдрал хүнийг өөрчлөхгүй. Нэгэн хэвийн л байлгадаг. Жишээлбэл таны өнөөдрийн хийж байгаа өдөр тутмын үйлдэл таны мөрөөдлийг биелүүлэхэд тусалж байна уу? Хэрвээ үгүй бол тэр өдөр тутмынхаа үйлдэлийг өөрчлөх хэрэгтэй. Олон жилийн өмнө надад ном бичих мөрөөдөл байсан. Онлайн сургалтаа болох мөрөөдөл байсан. Төрнөх төр суняач сурах хүртэл тийм мөрөөдөл байсан л да. Тэгээд эдгээр мөрөөдлүүд маань биелсэн. Биелэгдээгүй ч олон мөрөөдлүүд байгаа. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд би хамгийн түрүүнд миний хийсэн алхам юу вэ гэвэл мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргасан. Дараа нь өдөр тутмынхаа үйлдэлүүдийг өөрчилж зөвхөн мөрөөдлөө биелүүлэхэд туслах тийм үйлдэлүүдээр орлуулж эхэлсэн. Мэдлэгээ сайжруулахын тулд, ур чадвараа дээшлүүлэхийн тулд сургалтуудад хамрагдаж эхэлсэн. Төлөвсөн ажлаа цагтан дуусгахын тулд өглөө эрт босдог болсон. Өөрийгөө эрч хүчтэй байлгахын тулд тогтмол дасгал хийж эхэлсэн. Мөрөөдлөө биелүүлэхэд саад болж байгаа бүх үйлдэлүүдийг зогсоож эхэлсэн. Тэгэхээр таны мөрөөдөл юу вэ? Мөрөөдлөө биелүүлэх шийдвэрээ та гаргасан уу? Хэрвээ гаргасан бол мөрөөдлөө биелүүлэхэд та юу хийх хэрэгтэй байна вэ? Тэр үйлдэлүүдээ өдөр тутмынхаа үйлдэлд оруулаарай. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхэд саад болж байгаа тэр үйлдэлүүдээ зогсоогоорой. Мөрөөдлөө биелүүлэх үйлдэлүүдийг өдөр тутмын үйлдэл болгож чадсан үед та мөрөөдлөө бодит болгохын төлөө 100% зүтгэж байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад өөрөөсөө асуу. Миний мөрөөдөл юу вэ? Би мөрөөдлөө биелүүлэх шийдвэрээ гаргасан уу? Гаргасан бол мөрөөдлөө биелүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ? Юу сурах шаардлагатай вэ? Ямар ур чадвар эзэмших хэрэгтэй вэ? Бүгдийг жагсааж бичээд түүнийгээ өдөр тутмынхаа үйлдэлд оруулж хэрэгжүүлж эхлээрэй. Жишээлбэл таны мөрөөдөл өөрийн бизнестэй болох бол та юу хийх хэрэгтэй вэ? Бизнесээ цааш нь хөгжүүлэх шаардлагатай бол юу хийх хэрэгтэй вэ? Ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй байгаа бол юу хийх хэрэгтэй вэ? Таны мөрөөдөл юу вэ? Тэр мөрөөдлөө биелүүлэхэд яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг өөрөөсөө асуугаад түүндээ хариулж бичээрэй. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.